Сайн бацхан өгдөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө Монгол ёс хүмүүжил буюу иргэний ёс зүйн боловсрол хичээлийг орё. Хичээлийн сэдэв эрдэмт шантхуй. Өгдөдөө эрдэмт шантхуй гэж юу хэлж байгаа вэ? Та нар мэдэж байна уу? Ярилцаарай. Дараах хүүхдүүдийг хараарай. Хэн нь эрдэмт шандаж байгаа хүүхэд вэ? Чиний бодлоор хэн нь сайн сурах вэ? За хэнийг нь сайн сурна гэж бодож байна? Хэн нь эрдэмт шандаж байгаа вэ? Эрдэмт шандахгүй гэдэг маань эрдмийг сайн сурахын төлөө хичээж байгаа сурагчийг хэлдэг. Үүнтэй холбоотойгоор 5-3 гимгсэн эхтэй ярилццгаая. Яагаад 5-3 гим гэж нэрлэсэн болов? 3 төрлийн сав байна. Энэ 3 төрлийн сав маань гим хийсэн болов? Юу гэж бодож байна? Сав өөрөө гим хийх болов? Юутай зурсан бол юуны тухай өгүүлж байгаа болов? Нэгэн багш хичээлийн эхний өдөр шавья аяг авчрахыг хүсэв. Шавьч хэлсэн ёсоор аяг авчрав. За хүмүн аягаа урдаа хөмрөө тавь гэлээ. Шавь нь аягаа урдаа хөмрөн тавихад багш хөмөрсөн аяганы дээрээс данхтай сайнаас хийж эхэллээ. Хөмөрсөн аяганы дээрээс данхтай сайнаас хийвэл сай аяган дотор орох болов хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Үгээр юу өгүүлээд байгаа юм болоо? Сай гадуур нь асгарсан ч багш өөр зүйл ярьж сайгаа хийсээр байв. Шавь нь сандарч багшаа аягаа дээш нь харуулах уу гэж асуув. Багш нь толгой сэгсрээд сайгаа хийсээр л байлаа. Ийхүү нэлээд асгасны эцэст за хүмүн хичээлийн эхний хэсэг дууслаа хэмээн шавь нь юу ч ойлгосонгүй. Багш нь үүгээр түнд юу ойлгуулах гэсэн юм бол ярилцаарай өгдөө. Яагаад багш нь аягыг хөмөрч тавиад дээрээс нь сай хийсэн бэ? Багш нь үүгээр түнд юу ойлгуулах гэсэн юм бол та нар юу гэж бодож байна вэ? Хэсэг завсарлаад хичээлийн дараагийн үе эхлэв. Багш нь түүний урд ёроолон цоорхой аяг тавиад бас л данхтай цайнаасаа хийлээ. Цоорхойгоор цай гоожиж эхлэв. Одоо яасан? Ёроолон цоорхой аяг руу багш нь цай хийж эхэлсэн чинь цоорхойгоор цай доошоо гоожиж эхлэв. Шавь нь гайхаж эхлэв. Шавь нь юу гэж хэлсэн бол бичээрэй. Багш нь өмнөхийн адил өөр зүйл ярангаа цайгаа хийсээр байв. Цай бас гойцоор л байв. Ингэж хэсэг асгаад багш нь хичээлийн дунд хэсэг дууслаа гэжээ. Хичээлийн 3 дахь үе эхлэхэд багш нь бохир аяганд цай хийгээд аяган дотор их ням бактери харагдаж байгаас цай уу миний хүүгээ шавь гайхаж багшаа аяг бохир байсан би ууж чадахгүй өршөөгөөрэй гэжээ. Хинч бохир аяганд цай уухыг хүсэхгүй шүү дээ тийм ээ хүүхдүүдээ. Ингээд багш нь за өнөөдөр би чамд 3 төрлийн хичээл заалаа. Юу сурснаа ярьдаа гэв. Ямар 3 төрлийн хичээл заалаа хүүхдүүдээ? Эргэн нэг санаарай. Шавь нэлээд бодсны эцэст хариулжээ. Шавь юу гэж хэлсэн бол бичээрэй.
Дараах дасгалыг ажиллая. Хичээлийн эхний хэсгээр юу өгүүлэх гэсэн бол хаана тохирох үнцгийн оронд тохино. Хичээлийн дунд хэсгээр, хичээлийн төгсгөл хэсгээр аль хэсэг нь таарах вэ? Хичээлээ анхаар сонсохгүй байвал ном сурахгүй гэж заалаа. Шавийн бичсэн хэсэг байна тийм үү? Хичээлээ анхаар сонсохгүй байвал ном сурахгүй гэж заалаа. Эхний хэсгүү, дунд хэсгүү, төгсгөл хэсгүү. Эхний хэсэг билүү, дунд хэсэг билүү, төгсгөл хэсэг билүү хүүхдүүдэд бодоорой. Хичээлийн эхний хэсгээр хичээлээ анхаар сонсохгүй байвал ном сурахгүй гэж заалаа. Эхний хэсгээр ямар аяганд цай хийлээ? Хичээлээ сонссон ч сурсан зүйлээ давтахгүй бол эрдэм ном сурахгүй гэж заалаа. Аль хэсгээр нэлээ? Хичээлийн дунд хэсгээр. Энд ямар аяганд цай хийлээ хүүхдүүдээ эргэн нэг санаарай. Багшийн заасанд итгэхгүй, эсрэг бодолтой, буруу сэтгэлээр сонсвол эрдэм ном сурахгүй болохыг заалаа. Энэ хичээлийн ямар хэсэг вэ? Хичээлийн төгсгөл хэсгээр. Тэгээд хичээлийн эхний хэсгээр ямар аяганд дөө? Хөмөрсөн аягны дээрээс цай хийгээд байвал аяганд цай орох уу? Орохгүй шүү дээ. Тэгэхээр хичээлээ анхаар сонсохгүй сурагчийг ямар аягтай зориулсан байна вэ? Хөмөрсөн аягтай зориулсан байна. Хичээлийн дунд хэсгээр хичээлээ сонссон ч сурсан зүйлээ давтахгүй бол эрдэм ном сурахгүй гэж заалаа. Хичээлийн дунд хэсэгдээ ямар аяганд цай хийлээ? Цорхой аяганд хийсэн. Цорхой аяганд хийсэн цай тогтохгүй, цайн доошоо гоожин шүү дээ. Хичээлийн төгсгөл хэсгээр багшийн заасанд итгэхгүй, эсрэг бодолтой, буруу сэтгэлээр сонсоод эрдэм ном сурахгүй болохыг заалаа гэж. Энд ямар аяганд цай хийлээ? Бохир аяганд цай хийсэн. Бохир аяганд цай хийсэн тохиолдолд хүн яах вэ? Өвчин тусах магадлалтай тийм ээ хүүхдүүдээ. Хичээлээ сурахгүй сурагчийг багш ямар савтай зориулсан бэ? Дараах хоёр багныг зөв харгаж дуулаарай. Хичээлээ анхаардгүй сурагч, буруу сэтгэлээр сонсдог сурагч, хичээлээ давтдаггүй сурагчийг энэ гурван аягны ямар аягтай зориулсан бэ? Эхнийх нь цорхой. Цорхой аяг нь хийсэн цай доошоо гоожод дуустдаг тийм үү? Тэгвэл багшийн зааж байгаа хичээл бол яах вэ? Тогтохгүйгээр цорхой аяг шиг гоожод дуусна гэсэн үг. Дараагийнх нь бохир аяг. Бохир аяганд хүн эрдэм номтой зориулсан учраас бохир аяганд хүн цай уул, хоол идвэл өвчин тусна шүү дээ. Түүнийг юу гэж хэлсэн бэ? Дараа нь хөмөрсөн аяг. Хөмөрсөн аяг гэдэг маань эрдэм намайг татахгүй байгаа сурагчтай зориулж байгаа тийм ээ. За аль нь гэж бодож байна? Хичээлээ анхаардгүй сурагч нь хөмөрсөн аягтай адилхан. Буруу сэтгэлээр сонсдог сурагч нь бохир аягтай адилхан. Хичээлээ давтдаггүй сурагч нь цорхой аягтай адилхан. Хичээлээ гэртээ арай давтахгүй бол ангид сурсан зүйл нь цорхой аяг шиг нэгч үлдэхгүй тогтохгүй гэсэн байна. Хичээл номыг эрхэн сонсож сурах ёстой дүгнэн ярилцаарай гэж би хичээлийнх нь дараах сурагчдыг харсан тийм үү? Эдгээр сурагчтай ярилцсан. Тэгвэл хүүхдүүдээ гурван аягаа эдгээр сурагчтай зориулъя. Хөмөрсөн, бохир, цорхой. Аль сурагч нь хөмөрсөн аяг шиг, бохир аяг шиг, цорхой аяг шиг байх болоо. Хөмөрсөн аяг шиг. Хөмөрсөн аяг гэдэг маань хичээлээ анхааралгүй, сонсдгүй сурагчийг хэлдэг. Бохир аяг маань яг хөө хичээл дээр сууж байгаа боловч буруу сэтгэлээр сууж байгаа гэсэн хичээлийг үл тоож багшид буруу сэтгэлээр хандаж, багшийн зааж байгааг буруу сэтгэлээр хандаж байгааг бохир аягтай зориулсан. Дараа нь цорхой аягтай сонсон ч гэртээ арайд хичээлээ давтдаггүй сурагчийг хэлж байгаа тийм үү хүүхдээ. Хөмөрсөн аягтай зориулсан сурагчдыг багш нь харууллаа. Эдгээр сурагчдыг хичээлийн эхний хэсгээр зориулсан.
хичээлээ анхаар сонсохгүй бол ном сурахгүй. Өөр жишээ анхаарал яриад байгаа хүмүүс багшийн зааж байгааг ойлгохгүй шүү дээ. Яг дээрэс нь хүмүүсийн аяган дээр цай хийж байгаатай адилхан болно. За цорхон аягаар хичээлийн дунд хэсгийг зөвлөсөн. Хичээлээ сонссон ч сурсан зүйлээ давтахгүй бол эрдэм сурахгүй. Гэртээ арай хичээлээ давтахгүй бол цорхон аягтай адилхан гоожоо дууснаа. Бохор аягаар хичээлийн төгсгөл хэсгийг үзүүлсэн. Багшийн заасан итгэхгүй, эсрэг бодолтой, дуруу сэтгэлээр сонсвол эрдэм ном сурахгүй. Багшийг хараад сонсоод байгаа юм шиг хэрнээ. Яг нь нэг чихээр нороод нөгөө чихээр нь багшийн заасан гараад явчихин гэсэн үг. Үүнийг бол бохор аягтай зөвлөсөн байна. Тэгвэл хүүхдүүдээ чиний бодлоор хинэн сайн сурах вэ? Дараа 2 сурагч сайн сурна. Яагаад гэж бодоо хүүхдүүдээ хичээл дээр анхааралтай суудаг. Багшийнхаа үг бүрийг сайн сонсдог. Хичээлд идэвхтэй сайн оролцож, чанга дуугаар хариулдаг. Зарим хүүхдүүд хариулаад байгаа хэрнээ бусдад сонсогддоггүй шүү дээ. Багшийнхаа заасныг гэртээ очиод сайн давтдаг. Бас чөлөө цагаараа ном сайн уншдаг. Номыг бол ертөнцийг харах, сонгох гэж нэрлэдэг шүү дээ. Бүх зүйлийг номоос мэдж авдаг. Чи өөрийгөө дээрх самнуудтай зөвлөвөл аль нь вэ? Эсвэл аль нь ч биш үү? Өөрийгөө аягаар төлөөлөж сураарай. Чи өөрийгөө дээрх самнуудтай зөвлөж бичээрэй. Аль нь вэ? Хүүхдүүдээ хичээлээ анхааралтай сонсно. Баярлалаа. Баяртай.